За шинийн 8-ны өдөр хаврын ихэнх сарын шинийн 8-ны өдөр Бурхан багш ирээд товлгаан үзүүлсэнийг үлгэрийн далаад ингэж айлтжаа. Түүний хойд өдөр хурмаст арслан тавцанг бэлдэн засаад эд таваарыг бэлдээ Бурханыг тэр арслан тавцан залан суухад хурмаст Бурханы зүүн этгээдэд суун тавьваа. Эсрүн хаан Бурханы баруун этгээдэд суун тавьваа. Хамаг нөхд нь юумбэр үл өгүүлэн суун бүхий цагт яш төгснөгдсөн Бурхан баруун матраар арслан тавцангад дарсанд арслан тавцангаас зааны дуум мэд их туун гараад сац айхмад 5 мангас гарч ирээд Тертикийн нарын 6 багшийн тавцангад цуслан хэмхлэв. Очирваа үзүүрт гал бадрагч очоод Тертикийн нарын 6 багшийн тэргүүн далаас нь 6 багш маш айн ичээд зарим нь усанд урсан өхөв. Тертикийн нарын 6 багшийн 90 мянган тоо шавнар нь Бурханы дэргэд очоод ийн өчрөн ай Бурхан манийг авраад тойн болгон сойрох хэмээн утсан жалж төгснөгдсөн Бурхан эрсэнтэн сайн хэмээн зарлиг болсонд сахал ус нь өөрсдөө унаж аяг тагимлаг болов. Тэдээ ялж төгснөгдсөн Бурхан тэдэнд ямарваа ном үзүүлсэнд хамаг цуврал бадарсан Нисманасаас маш таниж дайныг дарсан болов. Дожимбин барваг олвоо гэж. Тэндээс ялж төгснөгдсөн Бурханы 8 түмэн шар усны нүхбрээс нь гэрэл гарч огторгоод огоод дүүргэн гийгүүлв. Тэдгээр гэрэл тутмын дээр нижгээд их тутам лямхаа хөвлгаж тэдгээр лямхаа цэцгэс бүрийн дээр нижгээд тутам хөвлгаан Бурхад нөхөрсөлд богцын номыг үзүүлэхийг ховлгож бүрүүн тэдгээр хамаг нөхөд тэр хөвлгааныг үзүүлсэн тэд бүгдээр машид байсаж гайхамшигт Бурханы ирээд тавдгаалыг үзсэн гавьяат болов хэмээн машид байсан Бурхан байр тэдэнд ямарваа номыг үзүүлсэн зарим нь дээрвгүй бодгодог сэтгэл үүсгөө зарим нь үрийг олов зарим нь хүм болон хөсөгчд ба буян үлдэгчд байр тоо төмшгүй болов гэж их сайхан дэлгэрэнгүй айлтжээ. За ирээд тавдгааны магтаалд Чойжонсон богдын 4-р мөнчин богдын айлтсан ирээд тавдгааны магтаалд цэжэд бомбо гүчит сентел сэрэмпонгатон доржээ зэнжэв домбоо дүгжэн гүти сарандал таяа чомбрал дандаа чанцаалаа гэж уншдаг. За Монгол орчуулга нь эрхэд хурмас тэнгэр бишрэн эргэх 8-ны өдөр тагхад арслан сентигээс 5 мангас аимшигт очир барьсаар гарч тэрсүүдийн 6 багш тэргүүтээ тэршлэн 9 төмнийг гэтлгээд үлэм жолон ирээд хувлгааныг үзүүлэн зохиосон танд мөргмөө гэж айлд. Та тэгэхээр энэ шинийн 8-ны өдөр одоо яг Бурхан багшийн ирээд хувлгаан үзүүлэхийн жинхэнэ одоо уг сурулж болсон Бурхан багшийг одоо яг тухайн цаг үед нь одоо мөчөргөж ном хэлэлцэхээр урайлан дуудсан тэр үеийн одоо тэрсүүдийн гэж байгаа тэр үеийн одоо 6 одоо шашны одоо номлогч нар байсан. Тэдгээр 6 номлогч нарыг болохоор одоо шав нөхөцөлтийн хамт Бурханы шашинд оруулсан ирээд тавлгааныг одоо үзүүлсэн их дүүцэн өдөр ингэж болж байгаа. Тэгэхээр тэр арслан сентигээс болохоор одоо тэр их догштыг гаргаж тэр догшт нь болохоор одоо тэдгээр одоо тэрсүүдийн одоо бүх хүмүүсийг сүрээр дарж Бурханы шашинд оруулсан их ирээд тавлгааны үзүүлсэн өдөр болохоор хаврын ихэнх сарын шинийн 8-ны өдөр байна.